За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. 2025 оны нийслэлийн засаг дарга болон сонгон хайрхан дүүргийн засаг даргын захирамжуудын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай дахь эд хөрөнгийн эвдрэл гэмтлийг засварлах, шинжлэх, хотын стандартыг мөрдүүлэх, мөн орчны аюулгүй байдлыг хангах тухай захирамжийн хүрээнд 2025 он сонгон хайрхан дүүргийн 43 хорооны нутаг дэвсгэр дээр хүүхдийн тоглоомын талбайн засвар, нийтийн эзэмшилдэх эд хөрөнгүүдийн засвар шинжлэлт, явган замын байгууламжууд, гэрэлтүүлэг, камержуулдууд гэдэг ажлуудыг бол нийтдээ хийж хэрэгжүүлсэн. Энэхүү захирамжийн хүрээнд бид бүхэн өнөөдөр 33 дугаар орны нутаг дэвсгэр дээр ирсэн байна. 33 дугаар орны нутаг дэвсгэрт нийтдээ 3 байршилд үер усны ус зайлуулах хоолой бүхий гүрэн байгууламж буюу автомашин зорчих гүрэн байгууламж хийх ажил өнөөдөр хийж хэрэгжүүлж байна. Тухайн захирамж өөрөө 97% гүйцэтгэлтэйгээс хүйтний улирал ирсэнтэй холбогдуулаад эдгээр хоруудын ажлууд гацсан байсан бол өнөөдөр бид бүхэн 26 оны 4-р сар буюу дулааны улирал ирсэнтэй холбогдуулаад сонгон хайрхан дүүргийн дэд үтс хөгжлийн албанаас 7 техник хэрэгсэл машин механизмтайгаар 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр одоо бид бүхэн ажлыг эхлүүлээд иж байна. Та бүхний энэхүү харж байгаагаар бол бид бүхэн хуучин жалга байсан хэсэг дээр үер ус зайлуулах хоолой суйрлуулад ингээд дээрээс нь одоо автомашин зорчих гүүр барихынд бол одоо бетон цутгалтай ажил авахар талбайгаа бэлдээд ингээ 2 байршил дээр ажиллаж байна. Өнөөдөр бид хүн 33 дугаар хорооны ажлыг дуусгаад үргэлжлүүлээд 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр 120 метрийн урттай үер усны хоолой бүхий гүрэн байгууламжийн ажлыг хийхээр төлөвлөн энэхүү ажлыг зохион байгуулж явж байна.